Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Томсон Нараа гэдэг. Би life coach. За өнөөдрийн асуулт бол яаж өөрийгөө урам зориг, хүч чадал оруулж зорилгоо биелүүлэх вэ? How to motivate myself and others. Мөн бусдыг, тийм ээ? Яаж өөрийнхөө нөхрийг, яаж өөрийнхөө хүүхдүүдийг, яаж хамт ажиллаж байгаа хүмүүсүүдийгээ, тийм ээ, урам зориг оруулж тэдэнд тавьсан зорилгоо биелүүлэхэд тэр тавьсан тэмүүллээ хамгийн анхны тэр мэдэрчээсэн мэдрэмжүүдээ дуустал нь авч өөртөө явах вэ гэдэг энэ асуултанд би та нарт өнөөдөр хариу өгье. За энэхүү motivation буюу тийм ээ урам зориг авах 20 арга байдаг юм аа, шилдэг арга. За би энийгээ өөрийнхөө сургалтанд заадаг. Хэрвээ та нарт тийм ээ эдгээр бүх аргуудыг мэдээд та өөрөө зогсон байдлаасаа гарах, тийм ээ өөрийгөө тэр 1 сарын 1-нд тавьсан зорилгодоо хүрэх сонирхолтой бол миний тэрхүү сургалтанд суугаарай. За өнөөдөртөө бол би та нарт энэ 20 аргийнхаа 3-ын та нартай танилцуулж байна. За энэ 3 аргыг бол хүмүүс мэддэггүй. Тийм учраас ихэнх хүмүүсүүдэд бол энэ 3 арга их онцгой сонсогдох байхаа. За хамгийн эхний арга бол өнөөдөр танилцуулах хамгийн эхний арга бол бусдад туслах буюу англиар start mentoring. За mentoring гэдэг нь юу юм гэхээр өөрийнхөө мэрэгжлийн тийм ээ ажлын хийж чаддаг чадвар буюу авьяасаараа бусдад туслах гэсэн үг. За хэрвээ жишээлбэл та айгу мундаг багш байх юм бол шинхэн багш нарт тийм ээ яаж мундаг багш болох талаар та өөрийнхөө чадвараараа урлагаараа тусалж болох юм тийм ээ. Эсвэл та над шиг тийм ээ life coach байх юм бол дөнгөж life coach болж байгаа эмэгтэйчүүдэд тийм ээ өөрийнхөө мэддэг чаддаг зүйлүүдэд чөлөөтэй өгч болох юм. За ингээд бусдын амжилт, бусдын тэр эрч хүч, бусдын тэр happiness тийм ээ тэрхүү аль жаргалыг хараад бид нар тэрнээс маш их урам хүч чадал авдаг. Тийм учраас хэрвээ та өнөөдөр тийм ээ өөрийнхөө тавьсан зорилгыг хараахан биелүүлж чадаагүй нэг зогсон байдалтай болчоод тэгээд надаас хэрвээ та нар те яаж өөрийгөө хөдөлгөөнд буцааж оруулах вэ гэж асууж байгаа бол эсвэл яаж нөхөртөө сайнаар нөлөөлөх вэ гэж бодож байгаа бол хамгийн нэгдүгээр хийх зүйл бол та нар менторинг хийх хэрэгтэй. Өөрөөр хэл мэрэгчлэрээ тийм ээ чаддаг чадвараараа авьяасаараа бусдад туслах. Тэр мэддэг чаддаг зүйлүүдэд бусдад чөлөөтэй өгөх. За би иймэрхүү тийм ээ менторинг буюу бусдад туслах зүйлийг маш их хийдэг. Энэ нь надад маш их урам, хүч чадал, энерги өгдөг. Бусдын тэ аж аргал тэр нүүрэн дээр хинээмсэглэл тэр нүдэнд гялалзах тэр очийг хараад би өөрөө ирэхгүй тийм ээ хөдөлгөөнд ороод тэр сайхан энергийн тийм ээ энергиэс нь хуваалцаад тэр амжилтанд хүрч байгаа тэр амжилтыг хамтдаа олж харна гэдэг бол маш гайхамшигтай. Тийм учраас та нар өөрсдийнхөө тийм ээ урам зоригоор зорилгондоо тий хүрэх тэр хүч чадал хэрэгтэй байгаа бол хамгийн түрүүнд хийх зүйл бол бусдад туслах. Яг өөрийнхөө чаддаг мэддэг зүйл дээрээ. За хоёрдугаарх нь бол start small. Жижигнэр эхлэх хэрэгтэй. Бид нар чинь яг амар ингээд том зорилго тавьчаад тэгэл нэг л амар тий харанхуу бүр томоос том үүл ингээл толгоон дээрээ ингээл тий байнгын байлгаад байдаг. Тий тэрийг яаж амьдралд хэрэгжүүлэхээ мэдэхгүй ингээд зогсон байдал орчдөг. Тийм учраас хамгийн их багын баг зүйлээр эхлэх хэрэгтэй. Маш жижигнэр эхлэх хэрэгтэй. Хөдөлгөөнд л орцсон байхад бол тэр хөдөлгөөн чинь цаашдаа явсараад инерц аваад тэгээд илүү том тийм ээ зорилго илүү том амжилтанд хүрэх боломжтой. Ямар ч зүйлсээ эхлэлийн тавих хэрэгтэй. Эхлэл байхгүй бол тэгээд хичнээн мөрөөдөөд хичнээн том тий зорилго тавиад юунд ч хүрэхгүй шүү дээ. Тийм учраас ямар ч зүйлсээ эхлүүлэх хэрэгтэй. За жишээ өгье. Би анх life coach-ийн тийм ээ мэрэгчлэр ажиллах гэж байхдаа бусад life coach хийж байгаа Америкчуудыг хараад эхэндээ айгу сүрдэж байсан л та тий. Эдгээр чинь маш мундаг life coach-уд тийм ээ маш олон үйлчлүүлэгчтэй мундаг өөртөө ихтгэл тавьдаг, мундаг сургалт явуулдаг. Тэгээ би анхандаа бол тэднийг хараад сүрддэг байсан. Тэгээ за бичтэй тий миний чадварч хүрэхгүй дээ. Би энэ бол миний хувьд шинэ мэрэгжил учраас шинэ тий adventure тий аян учраас би энд арай хүрэхгүй байхаа гэж өөрийгөө голдог байсан бол би өөртөө юу гэж хэлсэн гэхээр ямар нэгэн тий зүйлийг эхлүүлсэн байхад дараагийнх нь гаргалгаа нь тий гарч ирээд тэр зам нь харагддгиймаа гэж би өөртөө хэлсэн. Тэгээд би тийм ээ анхныхаа тэр сургалтыг англи хэл дээр хийсэн тэрийгээ ч хүртэл санаж байна. Нэг 10 хүн миний анхны сургалтын дээр ирээд тэгээ оролцож байсан. Тэгээд би тэр 10 хүнд сургалт явуулсныхаа дараа маш их хүч тийм ээ маш их урам зориг авч байсан. Яг л тэр сургалт маань маш мундаг болсон. Тэнд оролцсон бүх хүмүүсүүд нь миний дараагийн сургалтанд оролцъё гэдээ бүр тийм ээ өөрийнхөө урьдчилсан төлбөрөө хийж байсан.
Тэгэхээр ямар ч хэсэн эхлүүлэх хэрэгтэй. Эхлүүлсэн тохиолдолд бид нар бол те илүү одоо сэтэл тийм ээ илүү урам хүч чадал орж ирнэ. Мөн одоо зам нь ч гэсэн харагдана штэ. Дараа нь юу хийх ёстой вэ? Мөн эхлүүлсэн байх тохиолдолд бид нар тийм ээ тэр эхлснээсээ өөрийгөө одоо сонжиж болох юм. Тэ за би өөр дээр яриа те жишээн дээр миний сургалт анхны сургалтын дараа тэр 10 хүн ирд суусан сургалтын дараа би өөртөө тийм ээ одоо шүүмжлэл өгсөн л тоо. За нараа чи дараагийнхаа сургалтын дээр юун дээр нь сайн одоо хийх ёстой вэ? Зарим ямар зүйлүүдээ сайжруулах ёстой вэ те? Харин ямар зүйлүүдээр чи айгүй мундаг мэрэгжлийн чадварт хийж чадсан бэ гэж. Тэгээд ингээд дараагийнхаа сургалтуудыг илүү сайжруулад те илүү одоо ихтгэл тавих тэр авьяасаа тийм ээ одоо хөгжүүлээд ингээд ирэх тусмаа хүний одоо хийж байгаа зүйл тэр зорилгондоо хүрэх маш амжилттай тэр зорилгонд хүртэл айгүй дүт харагддаг. Эхлүүлээгүй зүгээр тэрийгэ бодоод толгоондоо тэгээл те мөрөөдөөс хэвтээд байх юм бол тэр мөрөөд бол хизээч биелэхгүй. За 3 дугаар зүйл бол те одоо бусад өөрийн ижил зорилготой тэмүүлэлтэй хүмүүстэй нэгдэх. За ганцаараа бүх зүйлийг хийхэд аяг хэцүү байдаг л да, тийм ээ? Ганцаарддаг. Тийм учраас support group, тийм ээ? Дэмжлэгийн одоо group, тийм ээ? Хамт ижил одоо боддог, сэтгэдэг, тийм ээ? Тэмүүлэлтэй тийм хүмүүстэй нийлээд ирэхлээрээ тэдний хүчийг хүртэл мэдрэх боломжтой. Тэдний одоо тийм ээ? Тэр хайр, халамж, дэмжлэгийг хүртэл хүртэх боломжтой. Тийм учраас эдгээр группүүд нь бас маш мундаг одоо таныг тэр урам авах, тэр хүч мэдрэх байдалд хүргэдэг. За би амар энгийн жишээн дээр та нарт жишээ өгье. Надад тийм ээ одоо жил болгон хүмүүс одоо тэг мэрэгжлийн коучийн хувьд одоо лайф коучийн хувьд би өөрийнхөө одоо асуудлыгаа шийдвэрлэх юмсан гэж хурц ирж зөвлөгөө авдаг. Асуудлуудын нэг нь бол жишээлбэл тэг жин байдаг. Яаж жингээ хасах вэ гэж тийм ээ эмэгтэйчүүд надад ирдэг. Эдгээр эмэгтэйчүүд бол өмнө нэлээд хэдэн жил тийм ээ одоо бүх төрлийн фитнес, бүх төрлийн хоолны тийм ээ дэглэм сагсан боловч яг хөө тэр зуураа 1 сар юм уу 2 сар турчаад тэгээд буцаад таргалцсан. Эсвэл бүр илүү одоо жин нэмж эхэлдэг. Тийм учраас одоо энэ одоо аргачлалыг хайж эхэлдэг. Яаж удаан хугацааны энэ жингийнхаа хасалтыг одоо дэмжиж тэрийг жингээ барьж чадах вэ гэсэн асуултад орж ирдэг л дээ. Тэгэд энэ тохиолдолд би тэднийг бас жин хасах гэж байгаа фитнес сонирхтой тийм ээ эрүүл хүнс хэрэглэх сонирхолтой тийм хүмүүсүүдтэй нэг группт авч ажилладаг. Тэр ганцаарчилсан сургалт нэг одоо хийдэг боловч тийм ээ сард нэг удаа ганцаарсан сургалт хийдэг боловч ийм групп сургалт бас хажуугаар нь хийж явуулдаг. Тэгэхээр энэ турах гэж байгаа эмэгтэйчүүд маань ирчээд энэ группийн тийм ээ байдалд орохлоороо ийм бусад одоо ижлэхэн зорилготой тэмүүлэлтэй эмэгтэйчүүдээ найзлаад дотносоод ирэхлээрээ тэднээс маш их дэмжлэг авдаг. Тийм ээ тэднээс маш их зүйлийг сурч одоо амьдралын туршлагатай болж эхэлдэг. Жишээл гэж хэлэхэд саяхан би тийм ээ 2 сарын өмнө 4 сард эхэлсэн одоо фитнес тийм ээ Томсон нараа фитнес группийн Facebook группийнхаа эмэгтэйчүүдийн 2 сарын одоо челленжа дуусгасан байгаа. Энэ челленж дуусахад бол тийм ээ манай группийн одоо идэвхтэй оролцсон үнэхээр зорилгондоо одоо сүүлийн өдөр хүртэл одоо тийм үнэнч байсан хүмүүсүүд бол зарим нь 7 кг, зарим 10 кг, зарим нь бол тийм турснаас гадуур бас булчин суусан байгаа. Мөн тийм ээ эрүүл хүнсний тэр эрүүл хүнс хэрэглэх хэвшил өөртөө тогтоож чадсан байгаа 2 сар дотор. Тэгэхээр хэрвээ та нарт тийм ээ өөрийн чинь дэмжиж байгаа тийм ээ ижил бодолтой, ижил тэмүүлэлтэй, ижил зорилготой хүмүүс байх юм бол та нарыг хүрээлж явах юм бол та нар зорилгонтой хүрч чаддгаа. За одоо та нартай бонус буюу одоо хамгийн сүүлийн алхмыг хэлж өгье. Тийм ээ яаж өөрийгөө одоо өөртөө урам зориг өгөх вэ? Яаж одоо нөхөртөө урам зориг өгөх вэ? Яаж хүүхдүүдэд урам зориг өгөх вэ? Motivation өгөх вэ? Тийм ээ. За дөрөвдүгээр алхам бол та нарт бонус болж байгаа маа. За энэ бол коучтай ажиллах. За коучтай яагаад ажилт юм бэ гэхээр та өөрөө чадалгүйдээ биш тийм ээ та залхуудаа биш. Коуч гэдэг нь бол дасгалжуулагч тийм ээ. Тэгэхээр та олимпийн алтан медалийг авахын тулд олимпийн алтан медальд хүргэх дасгалжуулагчтай ажиллах хэрэгтэй байдаг тийм ээ зайшгүй. Энэ дасгалжуулагч яа гэм бэ гэхээр таныг тийм ээ хөтлөөд тэрхүү одоо зорилгот чинь хүргэж өгдөг. Тийм ээ хамт одоо бүх одоо хийх ёстой зүйлдер чинь ажиллаад тодорхой өдрийн дэглэм тогтоогоод түн дээр чинь ажиллаад тийм ээ таны асуудлуудыг чинь шийдвэрлэхэд туслаад тийм ээ хажууд чинь байдаг. Тэгэхээр амьдралын коуч бол яа гэж хэлэх юм.
хэрвээ та өнөөгийн байдал зогсон байдалд орсон бөгөөд одоо эсвэл та нөхөртөө туслах гэсэн боловч одоо тусалж чадахгүй байгаа бол эсвэл хүүхдүүдээ тийм ээ хүүхдүүдэд урам зориг өгч тийм ээ тэр одоо Харвардд очиж сурах эсвэл бол юу гэдгийг тийм бусад одоо алдартай дэлхийн алдартай сургуулиудад сургах тийм сонирхолтой олж хүүхдүүд чинь тийм тэмүүлэл байхгүй байгаа бол хүүхдүүдэд урам зориг өгөхийн тулд та нар бас коуч авч ажиллаж болно. Тэгэхээр амьдралын коуч бол яа гэхээр бүр тодорхой тэр хүнд ажиллаж байгаа хүнтэйгээ тийм ээ тэр тодорхой тэр хүнийхээ характер тийм ээ тэр байж байгаа байдал настаа тэгээ бүх юмтаа ингээд зохицуулагдаад бүр тодорхой өдөр тутам хийх тийм алхмууд өгдөг юм аа. Тэгээд гэрийн даалгаврын шалгадгийн. Гэрийн даалгавар авсныхаа дараа тэд нар чинь тийм ээ бас тэр гэрийн даалгавраа тооцох хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр тодорхой тийм ээ цаг хугацаа өгдөг гэсэн үг. Бид нар өөртөөгөө ажиллахлаарэ зөвхөн за би одоо өөрөө тийм англи хэл сурыг гэдэг тэгээд ажиллаад байх юм бол өөртөө бүр тодорхой тийм ээ ингээд цаг хугацаа оногдуулдаггүй. Жишээлбэл тийм ээ англи хэл сурахын тулд одоо 6 сар байгаа. За өнөөдөр тийм ээ өнөөдрөөс юу гэдэг тийм 8 9 сарын 5 хүртэл бид хоёрт одоо ажиллах боломжтой. За энэ хугацаанд дотор гэдэг ингээд тодорхой хугацаа өгөө тодорхой өдөр оногдуулаад заачхлаар тэр хүн бол тэрэндээ одоо тэрхүү зорилготой хүрэхэд бол хүрч чаддгаа. За хоёрдугаарх нь бол коуч авч ажиллахлаар та өөртөө ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт хийж байгаа те та төлбөр төлж байгаа. Төлбөр төлсөн тохиолдолд бол ихэнхдээ эмэгтэйчүүд маань бүгдээрээ босоод тэрхүү бүтээ гэсэн ажлуудаа хийж эхэлдэг. Тийм ээ яад бол тэрэнд чинь бас хөрөнгө оруулалт явуулж штэ. Тийм ээ тэр мөнгө төлөгдсөн байгаа учраас мөнгөө дими үрээхгүй тулд тийм ээ тэрийг дими ингээд салхинд хийсэхгүй тулд одоо турах гэж байгаа бол тэр турах дасгалуудаа хийж эхэлдэг. Тэгээ англи хэл сурах гэж байгаа бол өдөр болгон тэр англи хэлнийхээ хичээлүүдийг хийж эхэлдэг. За гуравдугаарх нь бол commitment. Commitment гэдэг нь одоо бусдын хажууд би хийнэ гэсэн тэр амлалтыг өгж байгаа учраас тэр амлалтандаа хүрэхдээ илүү одоо амжилттай байдаг. Зөвхөн өөртөө би одоо англи хэл сурнаа, би турнаа, тэ би үгдийн гарууд очиж сурнаа гэдээ яваад байх юм бол зөвхөн тэр нь таны толгоон дотор байгаа учраас тэр бол сайн амлалт болж өгч чаддаггүй. Коучтай ажиллаж байгаа тохиолдолд бол та тийм ээ коучтай амлалт өгж гин, гэрийнхэндээ амлалт өгж гин ягаад бол мөнгө төлбөр тэр коучтай төлж байгаа учраас одоо бусдууд чинь танаас тэрхүү одоо үр дүнг шаардаад эхэлдэг байхгүй юу. Тийм учраас маш амжилттай үр дүнд хүрч чаддаг. За тэгэхээр өнөөдөр та нартаа яаж урам зориг авах вэ? Яаж бусдад урам зориг өгөх вэ? Тийм ээ яаж motivation тийм мотивац одоо авах вэ гэсэн сэдвээр та нартаа сургалт явууллаа. 3 алхмыг хэллээ. 4-р нь бонус байлаа. За энэ 3 алхам бол эхнийх нь бусдад туслах. Өөрийнхөө чаддаг, мэддэг авьяасаараа бусдад одоо туслах. Хоёрдугаарх нь болохоор эхлүүл. Хийх гээд байгаа тэр зорилгоо, тэр бизнесээ, тэр сурах гээд байгаа хилээ эхлүүл. Ямар ч хэсэн эхлэн тавигдсан байхад дараагийн зам нь харагданаа. За 3 дугаарх нь бол өөртөө support group тийм ээ одоо дэмжлэгийн group нэг ижил сэтгэдэг, нэг ижил зорилготой хүмүүсүүдийг түшээд явхад бол та нарын зорилго биелүүлэхэд илүү дэвт байдаг. Зорилгоо биелүүлэхэд. За хамгийн сүүлийн боيو бонус тий алхам болвол коуч авч ажиллах. Тэгээ коуч бол та нарт тийм ээ хажууд чинь ерөнхийдөө л ингээл гарын чинь хөтлөөл Агаас Б-д хүргэж өгч байгааг л бодчих. Эсвэл та нар хэрвээ гол ингээд сэтгэх юм бол голын нэг эргээс нөгөөд хүрэх гэж байгаа бол тэр гол дотор усан дотор тавигдж байгаа тэр чулуунууд нь тэр чулуунуудаар та нар алах ингээд гიშгэж тэр нөгөө эрэгт гарахтай адилхан. Эсвэл гол гэд бодож байгаа тийм голын нэг эргэнээс нөгөө эргэд хүрэхэд тэр гүүр бол коуч болж өгдөг. Тийм учраас та нар хэрвээ эдгээр 4 алхмыг хийх юм бол амархан зорилготой хүрэх боломжтой, амархан тэр зогсон байдлаасаа гарах боломжтой, амархан тэр анхны мэдрэмж, тэр зорилго тавьж исэн өдрийнхөө мэдрэмж, тэр тийм ээ хүсэжсэн хүслүүдээ биелүүлэх боломжтой. За ингээд энэхүү сургалтаа дуусгая. Хэрвээ та нарт энэ сургалт таалагдсан бол нэмэх тэмдэг тавиарай. Баяртай.